иргэд аж ахуйн нэгжүүд маш их хүлээлт бий болгоцсон байна л да. Тэгээ сая өнөөдөр төсвийн байнгын хороогаар COVID-19 эсрэг эдийн засгийн хэмжээ хэрэгжүүлэх улсын хурлын тогтоол түүнийг дагсан 8 хуулийн төслийг хэлж дуслаа. Одоо 15 цагаас нэгдсэн жуулганаар орох. Ямар санал гарсан байна? Дэмжсэн. Одоо бол хэлцгээс эсхийн өнөөдөр шийдэд маргааш 16 цагаас төсвийн байнгын хороо хоролтно. Энэ хооронд анхны хэлэлцүүлэг дээр одоо бусад гишүүдийн олон нийтээс тавьж байгаа саналуудыг ажлын хэсэгт миний биеэр ахлуулсан ажлын хэсэг хоролтонд маргааш үл 10 цагаас эхлэх гэж байгаа. Нөгөө нэг 3 төрлийн албан агчийн нийгмийн татгалын шимтгэлийг одоо төлөхгүй гэдэг дээр бас саналын зөрүүтэй ах шиг өсөн шүү дээ. Манай бүлэг бол бас энэ асуудлыг авч хийлцсэн. Энэ дээр байнгын ороо ямар байр суурь? За байнгын орооныг хэлэлцүүлгийн ойрвол гишүүдээс хэд хэдэн төрлийн санал гарч байгаа юм. За эхний ээлжинд бол засгийн газрын өргөн мэдүүлэхтэй бол төсвөөс цалинждаг хүмүүсийн цалин хөлс нь бол буураагүй учраас нийгмийн татгалын шимтгэл хүн амын орлогын доторыг бол хамрагдахгүй гэдэг юм зүйл хэрж байгаа. Асуудал юун дээр үүсэж байгаа нөхөөр төрийн өмчтэй үйлдвэрийн газрууд байгаа. Төсвөөс цалинждаггүй өөрийнхөө орлогоор одоо цалинждаг орлого зарлагаа одоо өөрөө хариуцаад явдаг ийм байгууллагууд байгаа. Энэ талаар бол энэ байгууллагууд ажиллаж байгаа төрийн албан агчдын нийгмийн татгалын шимтгэл хүн амын орлогын доторыг бол маргааш ажлын хэсгээр бид нэр эслэж шийдвэрлэх байна. Тэгээд маргааш 16 цагаас байнгын ороо оруулна. Ажилгүйдлийн тэтгэмж 200 сая төгрөг дээр бас нэлийн саналын зөрүүтэй ах шиг үүсэн тийм байгаа. Засгийн газраас бол өргөн барихтаа болвол одоо өөрөөс үйл хамаарах шалтгаанаар эсвэл одоо засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаанд зогссон аж ахуйн нэгжүүдэд сар болгон 200 сая төгрөг өгье гэсэн юм томьёол байгаа. Энийг бүлэг дээр өчигдөр ярьсан ажлын хэсэгтээ та нар тооцоо судалгааг нэмж хийгээд шаардлагатай бол бүлгээр шийдвэр гаргуул. Тэгээ шаардлагатай ойлголцож байгаа бол байнгын орооч болгоноор тэгээд шийдэд яваа гэсэн юм чиглэл авсан. Засгийн газраас 5.1 их найдын төсвийн зарцуулалтыг бол тавлсан байсан тий. Тэгэхээр энэ дээр яг нөгөө төсвийн орлогын их үүсвэр нь одоо хаанаас бүрдүүлэх? За нэгдүгээр төчтөр бүлэг дээр нэг асуудлыг шийдсэн. Энэ бол энэ удаадаа бол тодтол хийхгүй байя. Тодорхой бус нөхцөл байдлууд өдөр болгон шинээр нэмж бий болж байгаа учраас одоо төсвийн тодтголын хэрэгжнийг бас нэг тэнцвүүлж таарна да. Тэгэхээр энийг бол нэг төсвийн тодтголыг ямар ч байсан одоохондоо нэг дахиад нэг тоног харъя. Шаардлагатай бол магадгүй хийж болно. Заавал хийхгүй гэдэг хүрээгээд байгаа ч асуудал биш байгаа юм. Байна. Зүгээр энэ 5.1 их 80 төгрөг гэсэн ийм одоо хэвлэлээс бий тийм мэдээлэлтэй байгаа. Сая оруулж ирсэн улсын хурлын тогтоол түүнийг дагсан 8 хуулийн дагуу эдийн засгийг эрчимжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоог манай байнгын орооных нь хийж байна. Маргааш өглөө 10 цаг гэхэд байнгын ажлын хэсгийг бид нар танилцуулах. Тэгэхээр төсөв татах шаардлагагүй гэж үзэж байгаа гэж бодож байна. Одоохондоо бол өнөө маргааштай бол нэг тодтол хийх шаардлагагүй гэж юм бэлгийн шийдвэр гарсан. Гэхдээ эн чинь одоо дэлхийд даяарын зар тахлын чин хэмжээ бол тодорхойгүй байдал руу их олон өдөр болгон шинэ нөхцөл байдлууд үүсэж байна шүү дээ. Тийм учраас шаардлагатай бүр онцгой шаардлагатай болоод тодтол хийхээс онд харахгүй болно.